Элбэг доржийн үгэнд дуулууртаагаар орж улс орныг минь тон дээрэмдэж байхад чив чимээгүй амаа амхиж байх бол шоронд ордог, шудраг үнний төлөө цор гэх юм бол гэр бүл эхнэр хүүхдийг чинь барьцаал шорон гянданд хорж таржлаадаг. Ийм муухай харгас хууль Монгол орнд тогтоод удаж байна. Гэвч өнөөдөртөө Норвегийн алтан хуйгаас өөр хүн энэ харгаслалтай тэмцэж дуугарч чадахгүй байна. Монгол орн элбэг доржийн гараар орж боолын нийгэм рүү шилжиж 3 сая монгол иргэн хүлцсэнгүй боолын ёсоор толгой удаан явах юм гэж юу? Монголчууд минь морин жилийн өмнө сүхийн толбайг дүүрт цуглаж баймаажийн социалист дэглэмийг халж чадсан атлаа одоо түүнээс 100 дахин хэцүү боолын нийгэм рүү гулсан орж байхад яагаад дор бүрнээ чимээ аниргүй нам гүмд суун вэ? Та бид боол болох тийм дуртай байна гэж юу? Ийм байх тусам чинь төрд гарсан хэрэгтнүүд төдий чинээ одорч байна. Хэдхэн жилийн дараа 20 хүний шунал ачаалыг хангах гэж бүх улс орноороо мөлхөн майжган зүтгэн шүү дээ. Мөнгөнд донтсон хүний шунал ачаал зогсдог гэж дуулаагүй юм байна. Төрд гарсан мафийн шунал хүсэл нь хизээ нэг цагт зогсно гэж юу? Та бид нар боолоо хийчгээд өөрсдөө хэдэн үеэрээ Монголын төрийг сандаалж цус шүүс хүч чадлыг минь хуулс шиг сорж дуусгасан ч эдний сэтгэл ханахгүй. Элбэг доржийн маф ийм болтлоо одорч хойдоход алтан хуйгийн хогнё гэж хоорондоо хэрэлдээд сууж байх гэж юу? Энэ бол алтан хуйгийн асуудал биш. Бүх Монгол улсын Монгол хүний эрх чөлөө тусгай тогтнолын асуудал болцоод байна. Та нар чинь яасан хүчрэнгүй болчихсон юм бэ? Хоныг алах гэж дээш нь харуулхад тэнгэр харуулах гэж байна гэж боддгийм гэсэн. Өнөөдрийн бид яг л тийм болцоод байна. Бодооч, ухаараач, сэхээрэж, шудраг үнний төлөө, хуулийн засаглалын төлөө тэмцэх цаг чинь болоогүй юу? Яг энэ янзаараа байх юм бол ердөө 2017 оноос эхлээд Монгол улс тэржигтэй 3 сая боолтой нэг том хувийн компани болно. Эцэст нь харин элбэг дорж тэргүүтээ урагчд. Хувийн өмчөө зарна уу, үрнэ үү, хүнд бэлгэлнэ үү, загнаж, зодож, салинг нь асаж, үүлийг нь үзнэ үү? Ёстой яасан ч эзнийхэн дур шүү дээ. Энэ манай ерөнхийлөгч ба тэрний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг юм хонгил байдаг гэж энэ 4 сард хэлсэн байгаа. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа л да. Намайг ерөнхий сайд байх үеэс эхлээл 2 юмд харамсаж байгаа. Зүгээр намайг эртгий шиг дууж авчрал асуучихгүй. Заавал ойр хавийнхан гансгаас эхлээд мөнгөнд хуваагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж хамгийн сүүлд нь одоо төрсөн дүү хамаатнуудыг хүртэл шорон гяндангаар тарчлаадаг явдлыг байлах хэрэгтэй. Ер нь элбэг дорж бид нар 90 оноос эхэлж энэ арчлалын төлөө явсан. Элбэг доржийн үгэнд заавал орох ёстой. Элбэг доржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм арчлалын төлөө би яваагүй. Ийм хоёрхан сонголттой арчил Монголд байж болохгүй шүү монголчууд минь ээ.